сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн подкаст маань өдөө орон нутагт тасралтгүй ажиллаж байгаа бидний хамтран зүтгэгч найз нартай ирсэнд маш их баяртай байна. За, эхний зочин маань Сүнжидмаа, Өвөр хангай аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн хүүхд ниран эмч, хүүхд ниран дүрс онцлогооны бас эмч хийдэг. Тэргүүлэх зэрэгтэй эмч байна. За, нөгөө эмч маань болохоор дээр энчин дулам бас Өвөр хангай аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн их байрх эмэгтэйчүүдийн клиникийн эрхлэгч тэргүүлэх зэрэгтэй эмч байгаамаа. За, та нарыг ингээд цаг заваа гаргаад холоос ирсэнд маш их баяртай байна. За баярлалаа. Сөрж оролцуулсанд баярлалаа. За та өөрийгөө танилцуулна уу? Тэгээд ямар учраас ер нь нэмж гэдэг мэргэжлийг сонгох болсон бэ? Намайг одоо Сүнжидмаа гэдэг. Би одоо 2006 онд Ашуусынхаа эмчилгээний ангийг ингээд төгсөжсэн. Бид одоо ингээд төгсөөд 20 жил болчихлоо. За миний одоо хамгийн анх эмч болох шалтгаан учир гэвэл ямар нэгэн одоо гэр бүлийн нөлөөлөл болоод ямар нэгэн одоо тийм юм байхгүй одоо ашаанч бурхнаас цаанаас одоо би эмч болно л гэсэн тийм өгөгдөлтөл хүүхдээс юм шиг байгаа. Яагаад гэвэл би ингээд бага наснаас ерөөсөө л эмч болноо. Бүр сургуулийн хүүхд жоохон багтаа эмч болж тоглодог, эмч болно гэсэн бүржин хүслийн мөрөөдөлтөө. Тэгээд энэ мөрөөдөлтөд автаад миний нэг онцлог нь болохоор нөгөө 8 дугаар ангид төгсөөд бид нэр дээр үед нэг техникум гэдэг нэг юм ирдэг байсан. Тэгээд тэр техникум ирсэн чинь дархны ангаах ухааны дунд сургуулийн техникум ирсэн чинь нөгөөдхийг би ерөөс эмч болно энэ миний эмчийн сургууль хилчлээ гэж баярлаж хөөрөл нөгөөдхийг аваа явчихдаг. Тэгээд дархны ангаахаа төгсчгөөд ирээд ажиллаа хийгээд ингээд нөгөө их хөрөгч бага эмчээр төгсөж байгаа байхгүй. Тэгээд ирээд төгс нөгөөдхийг өөрөө ч баргалж ойлгохгүй. Ирээл ажил хийсэн чи яг нөгөөдх нь жинхэнэ их эмч биш байдаг байхгүй юу? Угаасаа ч яг төгсгийнхөө мэдж байгаа юм л да. Тэгэл яг ингээл ажиллаад явж яснаа. Энэ ерөөсөө биш ээ. Энэ миний мэдлэг хүрэхгүй байна. Ингээ хүн эмчилгээд хүн үзэхэд энэ мэдлэг маань хүрэхгүй байна. Би ерөөсөө л жинхэнэ их эмчийн болох ёстой гэсэн. Тийм л би угаасаа хүсэлтэй байсан гэсэн утгаараа эргэж дахин конкурстэд тэгээд 2000 онд ангаахт элсэж аваад ингээд эмч болчихсон. Подкастын ивент тэтгэгч Golden Tip Нүүрам шүдний имлэг. Эренчийн тулмын хувьд ингээд эмч болох мэргэжлийг яагаад сонгосон бэлээ? Би болохоор гэр бүлийн бас надад нөлөөлөл байгаа. Эмч болохт маань. Манай ээж эмнэлгийн салбарт ажиллаж байсан. Гэхдээ эмч бол биш, үйлчлэгээний албанд ажилладаг ээж маань. За ер нь тэгэл нөгөө хүүхдэд дагуулаад тэр үед чи эмнэлэг дээр хонж өнжөөл хичээлийн хийлгэл ингээл байдаг. Дандаа одоо нөгөө жирэмсэн их барихын тасагт байсан байхгүй. Тэгэл жирэмсэн эмэгтэйчүүдтэй аяг ингээ харцдаг. Тэгэл нөгөө тэнд ажиллаж байгаа эмч нарыг хараад ямар гоё юм бэ? Ер нь би юусэн эмч болно. Болохтой их барихын эмч болно гэдгийг би ангаахт одоо 2000 онд хэлсэж орохдоо л сонгоцсон байсан. За тэгээд тэр дунд чи их барих болно болохгүй гэж бас нэлээ хувирна. За тэгээд сүүлдээ яг одоо орон нутагт 6 онд төгсөөд бүсийн онцлог эмчилгээний төвд анх эмчээр очиод за манайх бас их барихын эмчийн дутагдaltaй байсан. За ерөөсөө л би явах л ёстой юм байна гэдгээрээ ингээд их барих эрсдэнд суугаад эмч болсон байгаа. За тэгээд тэнд одоо нөгөө хүүхэд байх наснаас харсан болохоор аюух одоо дулаан уур амьсгалтай над дотно нөгөө ажиллаж байгаа тасаг маань тэнд ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг таньна. За тэгээд ээж маань бас ажиллаж исэн намайг дүнж төгсөөд очсны дараа. Тэгээд нэг 2 жил болоод тэтгэвртээ ороо явчихсан байхгүй. За тэгээ ер нь манай ээж намайг за их барихын эмч гэдэг бол аюул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. За хөдөөний хүүхнүүд их гүргэрээ. Ээж маань одоо нөгөө өөр дээр нь тохиолж байгаа жишээнүүдийг яриа штэ. За нэг ээж ирээд төрөөд тэгээд ингээд цусаалтаад 2 давхар ингээд эсгийн гуц нэвтрээд гоожоод байж хахад зүгээрээ гэл байж идэг хүмүүс шүү. Тийм учраас миний охин маш сайн сэрэмжтэй байх хэрэгтэй. Жижүүр дээр унтваа гэж аягүй хийж мань хэлдэг байсан. За тэгээд ер нь л за би ерөөсөө сайн л их барих юмч болох ёстой. Орон нутагтаа заавал ажиллах ёстой гэдгийг л боддог байсан. Тэгээд эмч болсон та. Ямар учраас орон нутагтаа ажиллая гэдэг юм шийдвэрийг гаргасан юм? Ер нь төгсөөл нөгөө бид хэд чинь нөгөө орон нутгийн бас юугаар дэмжлэгээр бас ирсэн байхгүй. Төгсгүүр чинь бидний бас нэг сургалтын төлбөрийн 70% нөгөөл 50% нөгөөд за орон нутагтаа ирж ажиллая шүү. За тэгнэ гэл ингээл амлалт өгөл төгсөжсэн. За тэр утгач бас байгаа. Нөгөө талаараа бол би тэр эмнэлэгтэй л очиж ажиллана гэдэг хүүхэд наснаасаа одоо ингээд бодсон байсан болохоор орон нутгаа сонгоод ажилласан. Өөрт ч айгүй хүн цэнтэй байсан юм байна шүү дээ тийм. За Сүнжидмаагийн хувьд болохоор орон нутагт ажиллах, тууштай ажиллах болсон тий ямар шалтгаанууд ер нь байх вэ?
Яг би өөрөө нөгөө эхнээсээ л хөдөөний хүүхэд тий. Ингээл хөдөө орон нутагт багасаа эхэлж өссөн. За тэгээд нөгөө эхлээд нөгөө бага хэмжээр явцсан гээл тэгсэн шүү дээ тий. Тэгэл ирээл нөгөө хөдөө чинь бүр би бол ерөөсөө ажиллаж үзээгүй салбар гэж орон нутгийнхаа хувьд бол бүр бага нэгжээс нь эхэлж ажилласан байхгүй. Хамгийн эхлээл дээр дархны хангах төгсөөл бага хэмжээр ажиллаад тэгээд бага хэмжээр ажиллаж байхад хөдөө орон нутгийн одоо онцлог одоо тэнд одоо хөдөө орон нутгийн иргэдэд яг тулж үйлчлэх гэдэг айгүй чухал юм байна гэдгийг ойлгож ирсэн. За дараа нөгөө их сургуультай яваад их хэмж болчоод мөн л нөгөө сумандаа эргэж ирээд их хэмжээ хий сумын эрхлэгч хэмж гэх ажлыг нэг 2-3 жил ч юм хийсэн. Тэгээд эргээд ангаахт ороод тэгээд төгсөөд ингээд сумандаа ажиллаж агаад тэгээд дараа нөгөө нарийн мэргэжлээ сонгох дээр бас нэлээ бодож байгаа юм л да. За ер нь бол би бол нэлээд л чухал салбарт очих ёстой. Өөрөө би бол эмч болно гэсэн чим мөрөлдөлтөй учраас хамгийн их хэрэглэх хэрэгцээтэй мэргэжил юу вэ гэж тэгэхээр хүүхдийн эмч гэсэн аахгүй. Хөдөө орон нутагт тэгээд ажиллаж байхад хүүхдийн эмч аюух тулгамддаг. Ингээл хүүхд чинь аюух хэцүү шүү дээ нөө жоохон яраа хүүхэд, нялх хүүхдүүд, айлын хүүхдүүд тэгээ нөө эмийн тун аюух чухал байдаг. Тэгэл одоо энийг одоо хэд хуваах юм болоо гэл нөгөө хэдийгээр их хэмж болоод очсон ч гэсэн за энийг одоо хэд хуваах вэ гэл нөгөө л номоо эргүүлээл үзэл ерөөсөө л би энийг л мэрэгшиж эзэмшгэл ястай юм байна. Би ер нь нялх хүүхдэд л одоо тусламж үзүүлэх бол хамгийн нэг номерын асуудал. Маш зөв, цэгцтэй, гоё тусламж үзүүлэх нь бол одоо хүүхдийн ирээдүй, хүүхдийн одоо эрүүл мэндэд чухал юм байна гэдгийг орон нутагт байхдаа анх ухаарал. Тэгэл за ерөөсөө л хүүхдийн эмч болъё гэл. Тэгээд хүүхдийн эмч болонгуутлаа Уранга аймгийнхаа бүсийн ажиллагаа эмчилгээний төв дээр нөгөө хүүхдийн засагтаа эргэж хүүхдийн эмч олчаа. За тэгээд хүүхдийн эмчээ болонгуутлаа би ерөөсөө няраа эмч болно. Тэр дундаа няраа эмч болно. Яагаад гэвэл няраа хүүхд нөгөө суманд багтал нөгөө няраач бас их тулгамддаг байсан хэрэг. За энэ няраа гэдэг бол аюу чухал салбар. Яагаад гэвэл энэ няраа дэмжлэгээ хийнэ гэдэг бол хэр баргийн эмчийн хийдэг ажил биш. Тэр байтугай ерөнхий хүүхдийн эмч няраад дэмжлэгээ хийхэд хэцүү байдаг. Тийм учраас няраа дээр би мэрэгчсэн байхад бол би хүүхдийн салбарт бол нэлээд бас юм чиглэл рүү бас хувь нэмэр оруулна. Дээр нь өөртөө маш ихтгэлтэй болно гэсэн тийм үзэл бодлоор л ер нь хүүхдээ төгсчөөд үргэлжлүүлээ шууд няраа төгсчихэж ирсэн. Няраад сурч ирсэн. Эхнэлс чинь няраадаа сурах гал би үргэлжлүүлээд няраа сурмаар байна гэл нэлээ бас явж сурсан шүү. Тэгээд шууд хүүхдээ төгсөөд тий урт хугацаанд сурсан шүү. Хүүхдийн резиденттэй төгсөөд няраа олгоход үргэлжлүүлж төгсөөд тэгээд тий тэгээд няраа дээр сурахад няраа дээр ажиллахад бол нэг би нэг араа нэг өөрийн гэсэн нэг одоо өөртөө ихтэй тийм байдлаар очие да гэсэн байдлаар няраа төгсөөд тэгээ бүсийн ажиллагаа эмчилгээний хэдүүд няраа эмчээр авчиж ирсэн. Тэгээл түүнээс хойш няраа эмчээрээ бол одоо хүртэл ингээд тасралтгүй. Подкастын ивент тэтгэгч Юмэд гоо сайхны мэдсэслийн имлэг. Орон нутагт ажиллаж байгаа юм бас нэг онцлог гэвэл холын дуудлагууд идэв шүү дээ тийм үү. Тэгэхээр ингээд таны хувьд ингээд холын дуудлага дундаас ингээд сэтгэлд ингээд хоногшсон ч юм уу эсвэл ингээд хэцүү эсвэл өөрөөрөө бахархаж исэн тийм ингээд тохиолдлоо хуваалцаач. За бид хэд мандаа би чинь 2006 онд төгсөөд л очиж ажилласан. За тэгээд резидентийн 2 жилдээс очиж 99 оноос хойш бол орон нутагтаа ингээд ихэрхийн чиглэлээр ажилласан. За эхлээд бол очсон жилүүд бол алсын дуудлага аюу их байдаг. За тэр үед болохоор нөгөө сумандаа төрөх гээд ээжүүд маань байж идэг байсан. За нөгөө аймгийн төвөргөө төлрүүлдэг байлаа шүү дээ. Тэгээл ер нь бол алсын дуудлага 7 хоногт 20-оос 3 гарна. За тэгээ бид нар чинь залуу эмчнэр байсан. За ер нь юм сурах ёстой гэдээ туршлагатай эмчтэйг ингээл ээлжлэл курсыг ханацтай ингээл ээлжлэл явна. Тэгээд ингээ явхад их төрүүлэлт гэдэг онцтой нэг их манад хянагдчихагаад за тэгээд тасаг твтүүлээ эмчилж агаад ер нь бол аюу дайжгүй болсон. За чи минь одоо хөдөө гэрлөөгөө явахгүй шүү. Аймгийн төвдөө байна шүү гэд. За аймгаас нь 100 гаруй километрийн цаанд байгаа суманд төврөс суманд сумын хүн байсан. За тэгсэн чи би өстө явахгүй юм чи өстө маргааш одоо ингээл Улаанбаатар руу явна. Хугацаа нь бол болоогүй дөнгөж 32 хоногтой. За тий хотод төрн шүү гэдгийг ингээл ойлгуулаад гар за зөв болоод хоёлаа бараг л гар барих нь хамаагүй алгүй л явсан. За орой 10 цагийн үед гэртээ ээжсэн чинь за энэ чи алсын дуудлага ирлээ. Хаанаас ээсч төврөс сумаас гэлсэн чи гинт нөгөө их надад бодогдож байгаа. Үе яана нөгөө манай нөгөө ээж чи явцсан юм шивстэй гэл ингээл боц ямар дуудлага вэ юу гэсэн дуудлага байна гэл нөгөө уцаар танилцуулсан гэсэн чи нэр нь мөө нөгдөж. Бурхан минь ээ тэнд очсон багтаа. Тэгээ одоо яаж энэ за өөр нь юу вэ гэсэн чи доошо цусгалдаж байгаа.
хүүе наа чи экстрүүлтэй хүн шүү тэгэл бүх юмаа бэлдээл бага бүр өргөтгөөл нөө лавштор бүх юмаа дагуулвал цусны банка хүртэл дагуулал явдаг бид нар. Тэгэл няраа амжтэйгээ багаараа бүүнөр ингээл пижигнэл явж байгаа юм чи. Тэгэл очиход бол яг нөгөө эмчилгээнүүдэд зөвлөцөөс болохоор цус алдалт бол байна. Арай тогтсон шинжтэй. За тэгэл ерөн тээвэрлэх боломж авахгүй. Сумын төвдөө хаалгаа орно гэл. Тэгээд хаалгаа орсон. Ороод нөгөө сумынхан чи бөөнөрөө л одоо тэр хаалгааны өрөөнд бүгдээрээ л байгаа шүү дээ бид нар чи. Бүх одоо сумыг сувлагч юмч бүгд тэнд байгаа. Тэгсэн чи хүүхдээ аваад гэсэн чи хүүхдээ аваад нөгөөдөлж гар авчихсан. Тэгээд нөгөө өөрөн хагас ирсэн хитэн багийнхан л үлдчихэж байгаа хгүй тэнд. 3 эмч тэгэл сувлагчтайгаа. Тэгээд бид нар чи нөгөө ариун гар ургаа хугаацсан энэ тэндээс тийм юм аваад өгч ингээд унтуулгынхан чи ягдал одоо хүнээ унтуулад юу биднэрт туслах ямар ч тийм нэг хөвгчлөлтэй юм болоо. Тэгээд ингээл хоёлаа хүүхдээ авчаал ихсийг бол гарах ямар ч боломжгүй. Шууд лумаа авах хоёлаа залт гарчиж байгаа. Ингээл доошо бүр ингээл шожигнол гойжж байгаа хгүй. За тэгэл ерөөсө тэнд нөгөө үхэр алчгаар ямар байдгүй тийм л юм тэр өрөөнд болж байгаа. Тэгсэн чинь л манай унтуулгын юмч бас анзаарахтай дараа нь ярьж байгаа хгүй юу хүний амиа аварчаад хэдүүлээ. Тэгэл умаагаа авал ингээл цусаа тогтоол хаалгаа нэлээ олон цаг үргэлжлэл 3-4 цаг 3-4 цаг болсон байсан. Тэгээ гараад ирсэн нэг марэ гэж амс хийгээл хүндээ цусаа хийгээл хүмүүс сэрлээ. Тэгэл нэг арай амс хийгээл юмаа бичсэн чинь манай эмчирсэн хажууд ирсэн. Юу дүүрэн дуу юм чи таны цараас амар ирсэн. Тэр нөгөө цусаалж байгаа хүүхнээсээ цагаамлцсан. Чи одоо бас тэрийг бас анзаарахтайгаа байна завтай байна гэж ойлаа ингээд хөвжилтжсэн дараа нь би хэд хоногийн дараа хүмүүс маань шилжээд ирсэн чи би нөгөө хүүхнээ танихгүй байна. Нөгөө хамаг цус айлсан одоо баруун 4 литр гараа алдчихж байгаа юм. Тэгээ тэр эмхтэн бид нэг завсрал 6 литр цус байлаа гэхэд тий 80% алдчихж байгаа байхгүй. Тэгээд тийм бүр царайц нөөцлөгдсөн цавцгаан тэгэл имчилгээгээ хийж байгаа л хэдүүлгээл дараагийн нөгөө ажил бодогдол хүнээ сумын хяналтанд үлдээгэл ирж байгаа. За тэгээ нэг 2 хоногийн дараа шилжээд ирсэн чи өө нөгөөдөх манд гоё улаа бутарсан. Үгүй би чамайг бараг танихгүй нэ одоо ингээ явж ивэл гээд тэгэж бас хүний амнаас аварч исэн тохиолдол бас надад байдаг. За тэгээ бас дутуу няраа гарсан. Няраа амч маань хамт явна. Болохоос нь болохгүй хүртэл одоо сумын хэмжээнд тусламж үзүүлнэ. За тэгээ эхлээд төгсөөд очиход нөгөө суманд няраагаа хийх нөгөө дулаан ширээ тэгээд нөгөө экватор гэдэг юм байдгүй. Гэсэн чи хөөх ингээд юугаар хийгээд одоо нөгөө кордоноор ингэж хийгэнгүүтээ дээр нь гэрэл тусаацсан. Тэгээ нөгөө гэрэл нь халаад хүүхдээ бүлээцүүлдэг. Тийм юм хүртэл байдгийг харж ирсэн. Одоо бол сайхан юм хөгжсөн тий. Хаана бас тоног төхөөрөмж сайжирчлаа шүү дээ. Сумдаа хүртэл бид нар чи няраагаа зөөх инкубатортой хүртэл болсон тий. Тэгж ажиллаж байгаа. Тэгээд хөдөө орон нутагт ажиллах нэг сайхан бахархал нь хөдөө суманд очиж алсын дуудлаганд явна. Гэрт хаалгаа орно. Миний хувьд бол бас гэрт нэг удаа дуудлаганд очиод их хуралд болоод бас гэрт хаалгаа орж исэн. Яг одоо цагаан сараар шиний нэгний шүн шүү. Хүмүүс баярлах га ширээгээ цэцэн бахад тэр айлын ширээн дээрх тавгийг аваад бурхныг холдуулж байгаа л нөгөө хоёр авдар зэрэгцүүл тавиад хүний хаалганы ширээгээ тэгцдэг. Тэгэл орж исэн тохиолдол бас байгаа. Алсын дуулгаар маш их юм сурна, маш их юм дадлагчна хүчээл тийм хамаг хүчээ гаргана. Тэгэл тэрнт чинь нойр хоол нөгөө мэдлэг чадвартай хамгийн мадл ажиллаж байгаа байхгүй. Тэгээ мундаг нөгөө туршлагатай эмч нартай болохоор бол зөвлөх эмч нартайгаа явж байгаа болохоор маш сайхан түшигтэй тийм байдаг. Подкастын ивент тэгч Сэцэн Мед эмнэлэг. За таны хувьд ингээд санаанд хот үйдэг. Миний хувьд болохоор яг хуу зарим үед ингээ их өрхийнхэн табаг болоод одоо эдний сайнны тохиолдол шиг тий одоо ингээ дутуу төрөх гээд байна, их сохорч байна, заавал няраа хэмжээ шаардлагатай гэсэн ийм дуудлагуудад бол бас ингээ баг болоод явдаг. Тийм үед бол бас арай нэг сэтгэл ойж байгаа. Яагаад гэвэл нөгөө багаараа явж байгаа гэдэг утгаараа тий арай нэг хажууд нэг хантай шүү дээ гэсэн утгаараа. За тэгээд нөгөө манай хүүхэд няраа нэг онцлог бол ганцаараа л явдаг. Одоо жишээ нь нярaan дуудлага хүүхдийн дуудлага гэхэд ерөөсөө хүүхдийн эмч нар жолоочтойгоо хоёул явна. За их л сайндаа тухайн сумынхаа эмч нартай ингээ ярилцж хагаад заашгүй сувилагч хэрэгтэй байна гэвэл нэг сувилагч авч байна. За ингээл энэ л баг. Тэгэл очиод ёстой нэг бүх юмыг л улаан гараараа гав ганцаараа шатжаахна интернет рэм байхгүй, ном дэвтрээс явах бол зөвлөгч хажууд нөгөө туршлагатай эмч нар маань байхгүй. Бүр дэх үед уцсны сүлжээчгүй байлаа шүү дээ тий. Тэгээ одоо бол бас арцсан гоё тайхан болцсон тий. Тэгэл ингээл өстө улаан гараараа л үдсэн шүү дээ. За тэгжэл нэг удаагийн дуудлагын нэг тохиол цанаандаас гардгүй. Нэг займгаасаа тэр чинь нэг бас 100 км байхаа хайрхан талаас юм гээд. Тэгээд очисон чинь
хүүхдийн жоохон цустай өгүүлсэн бас дараа нь цус гарсан гэсэн дуудлага ирдэг байхгүй. За тэгэл бас явахдаа ямар ч гэсэн цусны банкнаас CVM юм бэлдээд аваа авчиж байгаа юм. Тэгээд очисон чинь нөгөө хүүхднүүд бүр ерөөс хамаг цус аюулчихсан. Дээшээ доошоо цус алдчихсан. Тэгээд нөгөө эм чинь бүр ингээл гойжуулаад арчаал ингээл байж байгаа сумын эмч өөр хэмнээс яаж чадахгүй ганцаар. Тэгэл чадгаар нь хитэн цустагтайх дараагаа хийчихсэн. За тэгэл тэр хүүхдүүд бүр ингээс хангалтсан цагаан юм. За яа идэ за энэ цус л юулахгүй л бол нэг номер ерөөсөө л маш даруй хугацаанд бушуухан л цус юулъя гэсэн угаасаа л тийм л шийдвэр байгаа юм чинь. Тусламж нь. За тэгээд цусны тэр чинь шөнө явж байгаа юм. Шөнө 2 цагийн үед яваад очих чинь нэг цаг явал очиход 3 4 цаг. Тэгэл тэр чинь ямар өглөө болохыг хүлээх үү? Хүн сэрж нөгөө уцтаж тухайн үед нэг сүлжээтэй байсан болохоор аймгийнхаа цусны банкны эмч рүү уцтаад за одоо 8 насны залтаар ямар ч байсан цус юулны хүүхдэд би одоо яах вэ гэсэн чинь за эмч минь та яста наа ойр байгаа хэдэн ээж аав гэрүүлийнхнийх нь цусыг нь бушуухан шиг аваад бүлгээ тодорхойлол хооронд нь харьцааг нь үнэлээл за тэгээл одоо юу л дүүрсэн хэрэг гэл. Энэ одоо амьдэрдэгч вэ амьдэрдэггүй ч дүүрсэн хэрэг ерөөсөө л цус л юулэхгүй л болохоо болчлаа гэ. Тэгээд ингээд үзчихсэн чи аавынхан цус аваад тохирогоор хоорондоо идэггүй байдлаараа ингээд тохирдог байхгүй бүлгэнж тохироод тэгэл шууд ааваас нь татаж аваад хүүхд рүү нэгээл ааваас нь татаж аваад хүүхд рүү нэгээл ингээл хийж итэл нөгөө хүүхд маань өөрөөр нэг арай хөрхөн цус ороод тэгээд тэр чинь нэг аажим хийж байгаа учраас маш удаан хугацаагаар явагдаж байгаа ажилбар. Тэгээд нөгөө хүүхдийнхээ ямар ч гэсэн ихний ээлжинд нөгөө хүүхдээ нэг цустаа болгоод тэгээд нэг амь насын нэг тухайн үед нэг жоохон докторжуулаад авч байгаа юм. За тэгэнгүүтээ за одоо яг наад хүүхдээ нэг өнөөдөр нэг ингэж эмчилгээгээ хийчихэд хоёулаа маргааш бод руугаа эмнэлэг рүүгээ тээвэрлэе гэсэн мэх амжилттай хэлж байгаа. Тэгээд би ч нэг эргээд ажилтаа учраас хүүхдээ эмчилгээгээ тэгин гэж загчаад эмчилгээнүүдээ эхлүүлж өчгөөд тэгээд ирж байгаа. Тэгээ нөгөө хүүхд маань маргааш миний хойноос суман тээвэрлэж ирээд. Тэгээ өөрхөн амьдэрсэн. Тэр яста санаанаас гардаг юм бүр яста тэр дуудлага миний хамгийн хэцүү дуудлага байсан. Тэгэл дутуу мутуу дуудлагнууд тэгэл хүүхдийн хүндрэлтэй амьсгалын дутагдaltaй хатгалгаатай тий төр байтгаа бүр мэс засал гэмтлийн дуудлагууд хүртэл зөндөөл байгаа л да. Тэгэл хамгийн хэцүү хамгийн намайг насан туршид мартагдахгүй болсон дуудлага тэр л ээ. Тэгээд хоёр чинь болохоор бас баг болоод ажилласан шүү дээ тий. Тэгэхээр ингээд хамт ажилласан бас тэр туршлагаасаа тийм үү болцооч. За би их хөрх юмчаас төрүүлээд тийм тий. За би тэр ус нэг ээж төрүүлээд өн сайхан анхан төрч. Айгуу гоё хянагдаал тэгэл өөрөө төрх үйл ажиллагааны эхлээл ямар нэг юм сэдэлт чимжүүлэлтгүй сайхан өвдөл полны болоод одоо бүрэн нэгдэл за төрхөн шүү гэл тэгсэн чинь манай эмч чинь нөгөө тэр үед ганцаар ажиллаж байсан. Яраа тэгээд цаана нэмчилгээтэй яраатай гарах гэж байгаа яраанууд гэл ажиллахтэй тэгсэн чинь би нэг совинтой юм шиг тэгтээ бичлэг нь аягүй сайхан гоё байсан тэр хүүхэд. Одоо энэ бүтэлтэй хүүхэд төрнө гэж юусэн үнэлэгдээгүй. Тэгэнгүүтээ сүнжимж гүй та хүрээ дээр анхан төрөгчөө наашир гээл бараг л одоо бүтлэл хоёлаа төр хүрээр гордож байгаа шүү дээ. Та юу хийж байгаа жаахан байж би нүунийг ялс төрүүлчин та ингээд харж байгаад хүүхдээ аваад гэл. Тэгэл хоёлаа дүүлүүлэл ээж маа сайхан төрчихж байгаа. Тэгсэн чинь ямар ч одоо нөө эндийн шинжгүй хүй одоо хизэн ингээд одоо амьгүй болчих амьгүй хөтөл гарлаа гэж бодож байгаа байхгүй. Тэгэл сүнжэм цааш нь аваад нөгөө дулаан ширэн дээр авчил аан бодоол. Тэсэн би чи нөгөө ээж рүүгээш нэггүйгээд л нөгөө хүүхд рүүгээшгүйгээд очиол ингээд намайг чагнуур аваад чагна гэл аан бодож байгаа юм чи чагнаад гэсэн чи байхгүй сүнжэм чи зүрх байхгүй гээл байхгүй штэ гэл айгүй нөгөө хямраал тэгэл нөгөө ээжийнхээ бас ихс мэгс гарч байгаа юм руу явчихж байгаа байхгүй. Тэгсэн чи сүнжэм чи араас дууяа гэл тэр төр хөрөөг бүрстэй нэг цуураад яасан бэ байштай байна би чануур одоо юугаа чагнцээ гэж одоо гүүгээл хажууд нас чарлтаа ч гэсэн чи хөөргөн хүүн ингээд л угшаад тэгээд би тэр нэг тийм айхтар бүтэлтэй өгөх төрөөд тэгээ 0 баал гэдэг юм байдсан байж тэгээд хоёлаа практикт байдаг гэд багш нар бол байна байхгүй гэж бас зөрлөлтөнд тэгж хоёлаа нэг тийм ховор тохиоллыг авч ирсэн. Тэгээ мундаг би сүнжээ эмчтэй бол одоо баг болж ажиллахад бүр юм төвшигтэй заавал сүнжтмаа эмчийг хажуудаа байлгаад хүнд бүтэлтэй гарын шүү. За би ер нь вакуумаар төрүүлэх нь шүү нүхтийг нэлээд бүтэлтэй шүү. Та ямаасаа бэлдэрээ. Тэгэхэд яадаг ч байсан л манай эмч тэр амир хүнд нэрэг босгол шүү. Тэрэндээ би бүр бахархдаг. Одоо тэгээ манай эмч маань тэтгэврт орно гэхээр би бүр тэтгэвч чи болоо үүсчихгүй би чи олон хөвгтэй шүү дээ. Тэгээ одоо эмч маань бас энэ салбараас явах гээд одоо бэлтгэлээ хангаад хувийн яраа эмнэлгээ нэгээд ингээд харна бас цаанд харамлангуй л ер нь бол тийм ийм айгүй мундаг эмчтэй баг болж ажиллаж өдөө орногт ажиллаж одоо айгүй бахархдаг. Тэгээ бид нар яраг тэгж авардаг. Йоо тэр хооронд бол айгүй их юм бодогдсон шүү дээ. Яана би хаана алдчихваа
айгүй гоё ингээл хянаалт төрүүлсэн штэ гэл ингээл дотроос айгүй их тийм өөртөө асуултуудыг тавьж байгаа байхгүй. Тэгэхэд бид хоёр тийм тэг баалтай хүүхдийг аваад тэгээд эмч мансхийн амьдралтыг янз бүрийн хийгээл босгож исэн тийм тохиол байгаа. Подкастын ивент тэгч цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Эмчүүд бас нэмж хэлэх нь багаар Баал гэж яг юу хэллээ чи. Үгүй яг тэг баал гэдэг чинь амьдын шинжгүүл баал гэж үгэл даа нэг гүйл байхгүй зүрх байхгүй гэл ингээл бусад нөгөө нэг афгарын баалууд нь тий. Тэгэхэд бол яг тэр хүүхдийн тохиолдлын хувьд дээр бол бүр ёстол нэг амьдын шинжгүүл хүүхд гараад ирдэг. Тэгтээ бодсон юм аа. За эн чин энэ эмч угаасаа төрхөөс нь өмнө энэ зүрх нь байхгүй байх шүү, сонсогдохгүй байх шүү гэсэн мэдээлэл өгөөгүй учраас нөгөө тэр чинь маш богино хугацаанд 1 минут гэдэг чинь яраасхийн амьдралтын алтан хорон байдаг. За тэгээд тэр алтан хормын хугацаанд нь хүүхдийг зөв тусламжийг зөв зэгцтэй яг хурдан хугацаанд маш зөв үзүүлэх гэдэг хамгийн чухал хурдан хугацаанд зөв үзүүлэх гэдэг л чухал байдаг. Тэгээ энэ хугацаанд заастаа хүнтэй ч ярих ч завдал болохгүй шүү дээ. Тэгэл зүгээр заастаа нэг ингэсэн юм чинь ингээл за ямар ч байсан л энэ хүүхдээс амьдруултыг бүрэн ихээр нь үзүүлэх хэрэгтэй гэл тэгэл үзүүлж яхад нөгөө хүүхд маань яг нөгөө эргэл сэрэгжил байгаа юм л да. Тэгэхээр тэр нөгөө яг богино хугацааны хурц бүтэлт тэгээд яг тэр гарч ирээд үнэлээ гарч ирээд шууд үнэлэх хугацаанд л тухайн хүүхд маань нөгөө амьсгал зүрх сонсогдохгүй тийм л үе байгаа байхгүй. Ер нь бол няраа дээр бол бас нэлээд хүнд тохиолдлууд гардаг л та. Тэр дундаа манай дутуу няраанууд бол маш хэцүү. Бас нөгөө төрөлгийн янз бүрийн нөгөө нэг тархины одоо асуудалтай байх, хүнд бүтэлт байх энэ асуудлууд бас хамгийн гол юм няраа эмчийн нэг бахархууштай гоё юм нь ерөөсөө ямар ч хүнд нөгөө тэр хүүхд анх удаа амьдралд гарч ирж байгаа хүүхэд дээрээс нь гарч ирж байгаа одоо эмгэг гэдэг юм одоо нөгөө хүнд бүтээлт амьсгалахгүй байх тэр хүнд байдлууд нь сэхэн амьдралтаараа айгүй гоё зөв үзүүлэхэд сэрэгдэг тийм момент байдаг учраас бас их гоё штэ. Бараг үйлсэн штэ. Хүүхдээ уйлаад тэгэхээр тэгээ манай их нөлөөс гарч байгаа байхгүй. Тэгээ хөргийнхэн чинь ер нь тэгэл ингээл би ингээл ороод ингээл зогсож байхад эднэр чинь амар бардна. За ямар ч ингээл амар бүтэлтэй хүүхд гарах нь энэ хүүхд маань бүтээд байна ингээд зүрх ингээд ингээл зааста сүү юмч вэ нү гээл байна гингүүт. За сүү яваа ч ингээл амар зөв манай зарим хөрх юмч нар ч вэ штэ. Өөр юмч жижигүртэй штэ тий. Хүүхдийн юмч маань одоо нөгөө шөнийн цагаар няраагаа авдаг байхгүй. Тэнгүүд нөгөө мэрэгжлээ яг нөгөө няраагаар чигсэн хүүхдэр бол мэрэгчсэн юмч байгаа шүү дээ. Тэнгүүд тэр юмчиг яан шүү дээ манай дураар амч нар ч тоохгүй сүнжтмайг л дууд. Яаж игээд олоод ир гээд ингээд түргэн мөргөө явуулаа гэрээс нь аваад ирлээ. Би ч хүн юм байгаа шүү дээ. Наа чи юм амармаар байна шүү дээ. Гэхдээ үгүй өөрөө л хэрэгтэй хүүхд нь айгу бүтэлтэй нээдрээгээл нөгөө 130 шууд дуудаад юмчиг дуудаал ингээд авчрал төрүүлдэг. Тэгээ ер нь бол их няраа чиглэлээр одоо ингээд түргэн шуурхаал одоо арга хэмжээ авч дээрээс нь шийдвэр гаргахгүй бол аюух оройтдаг. Тийм учраас ер нь түргэн шуурхаа одоо юмаа зэгцтэй хийждэг. Тийм няраа амжтай ямар ч ээжийг төрүүлэхэд би бол одоо айдгүй. Тийм болохоор сүнжийн эмчиг одоо тэтгэвртэй орно гэхэр жаахан. Тэгээд байгаа төвлөлтийг гараарай. Тэгээ ер нь бол яг няраа салбар гоё. Ер нь хүүхдийн чиглэл их гоё штэ. Хүүхд их хөөрхөн штэ. Хүүхд одоо нэг олон жил ингээ хүүхд няраа хийгээд байхаар манай хүүхд няраа эмч нар энийг онцлог байдیں۔ Ерөөсөө ингээд нэг том дама миний хувьд их хэлж гэнэ том хүүхд 14-5-аас дээш том хүүхд үзэхээр айгүй хэцүү. За том хүнийг бол бүр үзэхгүй. Ямар сэндэ ингээ өөрийнхөө аав ээжийг хүртэл даралтыг үзээд ч юм уу шигэн жагнаад битгүй гэлэгчдэг байхгүй. Тэгээд ингээд манай нөгөө цаг олгогч энэ төр ингээл амлалтаар суугаад эмчээ танилуу хамгийн жижигүүдийг явуулж байгаа шиг ээдээ жижигийн л явуулаараа томыг битгий надад өгөөрэй гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө ингээд нөгөө няраа хүүхэд нялх хүүхдүүд нөгөө ингээд уйлалтыг бүх илэрхийлэлээр илэрхийлнэ тий. Ерөөсөө л өлсдөө уйл, навуулмаа, тэрүүлмээр уйл, өвдлөө уйл, тэгмээр уйл. Тэгтэл тэр уйлалтууд булган дотроо ингээд өвдөлтөө уйлдуу, зовиртой уйлдуу ээжээсээ асуумж асуугаал хүүхдээ үзэгтэл хүүхэд өөрөө бүх юмаа хөөрхөн ингээд илэрхийлээд хилээд өгдөг учраас айгу толгой эргэхгүй. Яагаад гэвэл том хүний эмч, том хүүхдийн эмч нар чинь ингээд миний онцлогч юм уу ингээд толгой эргээд идэг байхгүй. Ингээл олон юм яриад тэгэж өвддөг, энд өвддөг, тэгдэг ингэдэг гингүүд юу юм болоо зүрх юм болоо бөөр юм болоо гэх юм уу тий. Тэгтэл ингээд яг няраа болвол яг л чиглэсэн үнэн байдаг тийм эмгэг нь үнэн байдаг. Тэгээ хүүхэд өөрөө нөө худлаа хилдэггүй гэдэг шиг хүүхэд өөрөө яг өөрөө илэрхийлнэ. Араа нэг хөөрхөн том болсон хүүхдүүд энэ төр чинь яг л би тэгжээл гэвэл тийм тэр чиглэл нь тэгээд тэр чиглэлээр эмч нар чинь нэг гоё хөтлөгдөөд ингээд амжилтлагаа хийгээд ингээд онцлогоогоо хийгээд явах ч юм уу тий. Ингээд
хүүхдийн чиглэл хөөрхөн. Тэгээ хүүхэд айгүй хөөрхөн амархан нөгөө нэг сэрэгдэг гэдэг те нөгөө ингээл маш хүнд байсан ч гэсэн дараа нь хөөрхөн ингээл сэргээл босоод ирэхээр ерөөсөө ямар ч өөр жаалав өөр ямар нэгэн юм хэлэхгүйгээр ингээ өөрөө хөөрхөн бүх илэрхийлэл нь ингээд эрүүл болж байгаа, эмгтэй болж байгаа нь өөрийн илэрхийллээр илэрхийлэгддэг учраас их өөр. Подкастын ивент тэтгэгч мөнх онч дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргийн засах хэмлэг. Өөрийн ч үйлчлүүлэгчийн хувьд ямар ингээд онцлогуд авах төрөгч байгаа эмэгтэйчүүд тийм үү? За манай салбарчин бол одоо 2 хүний амьнасаар уцдаг. Зөвхөн ээж одоо эрүүл мэндийн тэр ээжийн одоо би махдаг үз бас нөгөө дотор нь байгаа ургаан айгүйх үнэлнэ. Одоо сүүлийн үед бол ургаан үнэлэх үнэлгээнүүдийг маш нарийн хийдэг болчиход байна. Тэрнээс бол дээх үучин ганцхан нөгөө стетоскоп гэдэг юмар л чагнаал бид нар нэг тоолол зүрхээ тоолол цөөрлөө барьлаа. За нэг эхогаар нь тэр үеийн эхонууд ч бас хэцүү. Одоо бол юм сайхан хөгжсөн байна тийм ээ. Эхо аппарат, ургийн гэтэйгийн аппаратууд ороод ирсэн өдөө орон нутагт бид нар ч одоо дөнгөж баг одоо хуухнаас шинжилгээ авах гэдэг шүү дээ. Орон нутагт тийм учраас төрөөгөө багт нь тэр ургийн үнэлгээ аягүй мундаг болсон байгаа. Тэгэхээр одоо ингээд 2 хүний амь насыг хариуцдаг биднэрт маш их гоё одоо төвчлүүд гарч байна. Эндээ баярлж явдаг. Манай онцлог бол ер нь л 2 хүний амь насаа л хариуцлагаар онцлогтой. За тэгээ гарч байгаа үр дүн нь их гоё. Айл гэрт татж орол бэлгэлж байгаа нь. Одоо ингээд ер нь бусад салбарын мэрэгжлийнхээ эмчнэрийг харахаар ер нь дотрын цэцэг, мэдрэлийн цэцэг гээл тэгэхээр дандаа нөгөө эмээ өмнөр дахиад гэтэл ингээл байгаад ддэг тий. Яг хөө тэр бас хүний амьдралын чанарыг бас сайжруулж байгаа мундаг салбар. Гэхдээ манай салбартай харьцуулахад хамгийн гоё одоо үр дүн нь одоо 100% мэдрэгддэг, харагддаг тийм салбарт болохоор би бас аягүй бас дуурлж ажилладаг. Окей. За та хоёрын хувьд тийм үү ингээд арт иргэдтэй өгөх одоо зөвлөгөө байвал зөвлөгөө өгөөч. Ер нь бол за дайлангуй ер нь аль чиглэл нь ялгаагүй дээ. Нөгөө одоо хүмүүсүүдийн одоо эрүүл мэндэд анхаарах, нийгмийн эрүүл мэндийн зөв хөвшил гэдэг юм аягүй чухал юм аа. За энийг бол би бүр хүүхэд байхаас нь эхлүүлэх аягүй чухал юм байна гэдгийг угаасаа хинхэнгүй мэдж байгаа тий. Тэгэхээр одоо нөгөө хүүхдийг ингээд өвдцэн хойно тэгж өвдөж जैन, ингэж өвдөж जैन гэхээсээ илүү дайлангуй манай няраа дээр чинь нэх эм эмчилгээ гэсэн зөвлөмжийг ээжид өгөхөөсөө илүүтэйгээр нөгөө хүүхдээ зөв асрах онцлог шинжүүдийг мэддэг байх. Зөв хүүхдээ одоо нөгөө хооллох, хөхүүлэхээс эхлээл тэр нөгөө зөв дадлах хөвшилд маш сургах нь айгүй зөв байдаг. Дээрээс нь бас нэг миний бодож явдаг юм бол энэ хүүхдийн хооллолт гэдэг юм аюул чухал. Энэ дээр бас ерөөс яг нэг гоё чиглэсэн юу орон нутгийн хувьд бас явагдаж чадахгүй л байна л да. Хэрдээ л нэг үзүүлж байгаа хэд хүүхдэд зөвлөгөөгөө л явж лээдэг. Тэгтэл нөгөө яг хүүхдийн хоолны зөв хэмнэл, зөв дадал гэдэг юм аюул чухал. Энэ бол бас эрүүл байх нэг хамгийн чухал. Хүүхэд бол тэртээ тэргүй хөдөлгөөнтэй тий. Хүүхдтэр бол одоо хөдөлгөөний хомсдын нэтрээ бол яриад байгаа нэг шаардлагагүй. Хамгийн гол юм ерөөсөө л эцэг эхчүүд нь ялах хаас нь хоолтонд яаж оруулах вэ? Няраа өвдөх үү, яаж хөхүүлэх үү? Үргэлжлүүлээ хоолтоо яаж өгөх үү? Хоолтны зөв дадал хэлбэр. Тэгээд энэ нөгөө өсвөр нас, сургуулийн насн дээр айгүйх тулгамддаг байхгүй. Ягаад гэвэл нөгөө хоол боловсруулах системийн алдагдaltaа нөгөө хоолтын зөв дадал хөвшил алдагдсан тийм хүүхдүүд одоо өвдөж эмгэх шиг нь бол бас айгүй харамсалтай санагддаг. Тэгэхээр энэ тал дээр бол бас иргэд маань сайн анхаараасэ гэж бодно. Бусад бол мэрэгжлийн талын юм бол яг тийм ээ. За таны хувьд? За миний хувьд бол за жирэмсэн ээжүүдэд чиглэсэн айгүй одоо боршуур сургалт айгүй байдаг тийм ээ. Жирэмсний хугацаанд тэгэрээ ингээрэй гэдэг. Яг гарч байгаа нь яриад эхийн сүүгэр хоолт гэдэг юм айгүй одоо яригдчихэж байгаа. За ер нь одоо нэг сүү орлуулагч нар маш их болсон шүү дээ. Дураараа айгүй сүү орлуулагч өгдөг. Манай сүү орлуулагчинд хүүхдээ хортлогонд оруулаад эндсэн яриаг хэлсэн. Би энэ дээр аяг хэмзэлж явдаг. Тэгээ өөрөө нөгөө их хүүхдийн одоо хооллолтоор бас мэрэгчжсэн. Тэгэхээр ингээд нөгөө ангир уург ямар чухлуу, тийм ээ, эхийн сүү ямар чухлуу гэдэг ингээд зөвлөдөг. Гэхдээ ээжүүд маань аягүй төвчээргүй. 2 хоногт нь өхөндөө сүү орохын хооронд хүүхэд өлслөө гээл дураараа ингээд аптекаас нөгөө сүү орлуулагч авчираад өгчдөг. Тэгээд гүй эн чин болохгүй хэний зөвшөөрлөөр авчирч өгсөн бэ? Яаж байгаа юм бэ гэхээр би угаасаа л ингээд тавтан төрөлдөнгүүд би ерөөсөө сүү орохгүй байд юм а эхний үедээ. Тэгэл ингээд сүү орлуулагч өгчтэй. Зүгээр энэ чи. Ингээ аюу дураараа болцсон. За тэгээд нөгөө эмийн сонгууд маань одоо авъя гэсэн зоргоор нь ямар ч одоо зөвлөгөөгүйгээр ингээд өгөө болчдаг. Энд аюу
яаж явдаг. Одоо эмзэглэж явдаг. Цаашдаа бол ер нь бол эхийн сүг хаанч одоо орлуулах юм байхгүй гэдгийг л арт хэрэгтэй бас зөвлөмөр байна. Тийм учраас эхийн сүг оролдол дэмжиж өгөөрэй гэдгийг бас хэлмээр байна. Тий одоо энэ дээр чихтэй нэмэт хэлэхэд одоо манай сайхан төрж байгаа ээжүүд чинь дандаа залуучууд нөгөө төрөх насны ээжүүд л төрж байгаа шүү дээ тий. А тэгтэл төрөх насны ээжүүд чинь одоо ямар нэгэн бодисын солилцооны алдагдaltaа даавар дотооч хүрлэх хямралтай ээжүүд биш шүү дээ. Тий тэр чинь хүүхэд төрүүлж чадчихна гэдэг чинь тэр маш идэвхтэй гоё эрүүл байгаа байхгүй юу. Тэгэхэд тэр ээж сүгүү байна гэж хизээж байдаггүй байхгүй юу. А бидний ерөөсөө нөгөө нэг ээжүүдийн нэг бодоод байдаг юм нь ерөөсөө л хүүхэд уйлж гэн уйлалт болгоныг өлсөж гэн гэж ойлгодог л маш том алдаа байдаг. Тэрнээсээ болоод нөх хүүхэдтэй өөрийнхөө бие сүү орохгүй байх, хүүхэд маань өсөөд байх, хүлээд ахад өсөөд уйлаад байх гэд хүүхдээ илэрхийлж байгаа бүх хэл уйлалт байдаг. Тэгтэл тэрийг юм нөгөө нэг өсөлт гэж ойлгодог. Тэгэнгүүт өөрийгөө би сүүгүүгээд би миний сүү бага юм байна, би сүүгүүн байна гэж ойлгоод тэгэл нөгөө уйлдаагийн чинь алдагдуулаад ирэнгүүт нөгөө бодлоороо захирагддаг окситоцины ялгарл энэ төр нь буураад ирэнгүүт л мэдээж нөгөө сүү чинь жоохон дотронх санагдах ч юм уу те. Ингээд хүүхдээ тэр нөгөө хоолтын алдааг няраа уйсныг гаргаад байгаа байхгүй юу. Тэгэл энэ л өстө хамгийн тулгымцсан асуудал. Энэ дээр л ээжүүд минь болоосэй гэдгийг л эмчин уулздаг чин сэтгэлээсээ хэлмээр. Энийг одоо үздэг ээж болгондоо бас хэлдэг байна. Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний имлэг. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Подкастын ивент тэтгэгч Юмед гоо сайхны мэс заслын имлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэн мед имлэг. Подкастын ивент тэтгэгч Мөнх онч дотор мэдрэл үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. Тэгэд ер нь бол одоо бид эхийн сүү голдыг дэмжих гэж би бол одоо өөртөө хүртэл ингэж дээ. Миний ээж угаасаа сүү муутай эсвэл би сүү муутай гэд огтуд тэгдэг байхгүй. Үгүй чи хадам ээжигээ дуурайд сүү сайтай байна. Ингээд тоглоо шулуумөр хүртэл үгүй тэгж өстө болохгүй шүү. Минь одоо сайхан унтаж амар халуун бүлээ явах юм уугаад унтаж амраад хүүхдээгээ цэцраар өөрийгөө амраагаад байл сүүч айгүй хурдан орно. Нэг хүлэгтээ нэг хүү айгүй удаан хүл 20 минут 30 минут тэгээд ахын бол дараагийн сүү оролч нэмэгдэн энэ талын зөвлөгөөнүүдийг айгүй хөгдөг. Тэгэхээр бас зарим анхан дөрөвчнөр бол айгүй сайн ойлгоод хэрэгжүүлээд сайхан сүү орол ингээм имлээс гардаг бас тохиолдол байгаа. За тийм л зөвлөгөө өгье даа. За маш их баярлалаа. Тэгээд алтан цагаа зарцууллаа. Тэр холоос ингээд манай энэ подкастт оролцож байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ их баярлалаа. Ажлын их өндөр амжилтыг хүсье. За ингээд энэ удаагийн өдөө орон нутагт ажиллаж амьдарж байгаа эмчнэрийн төлөөлөл оролцсон нэвтрүүлэг маань дуслаа. Баярлалаа. Баяртай.